Сайн байцгаана уу үзэгчдээ. Учиртай урилга нэвтрүүлэг маань хэлж байна. Та бүхэнд энэ 100-ны мэндийг хүргэе. Өнөөдөр маань нэвтрүүлэгт маш үзэсгэлэнтэй нэг бүсгүй хүрэлцэн ирсэн байна. За би дандаа үзэсгэлэнтэй бүсгүй. Тэр дундаа маш үзэсгэлэнтэй гэж хэлдэг. Бүсгүй хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн сайн мэдэх бах. Их үрийн судар хэмээх энэхүү номыг бүгдээр мэднэ. Энэхүү номыг бас гаргасан бүсгүй. Нараа хамт. За энэ өдрийн мэндийг хүргэе. За сүн сайхан юу байна? Ном гаргасан байгаа хоёулаа ярилцаад бас ахаа шинэ судраа гаргасан гэдээ ярьжсэн тийм ээ. Тийм, сая их үрийн судар гарснаас хойш өрийг хүмүүжүүлэх судрыг төрөв 100 гарсан. Тэгээ хэсэг хугацаанд бас гарсныхаа дараа дуусчаад дахиж бас янзлаад байж байгаа саяхан шинээр хэвлэгдчихэд байж байна. Тэгээ одоо 3 дахь судрынхаа ажилд орчихлоо. Одоо 3 дахь судрынхаа ажилд орчиход. Бисаа гарчуудыг харсан их хэрэгтэй өмнөд байдаг юм байна. Хүн бол хараа шууд л сонирхоод авахаар олж хайж олмоор авмаар 0-3 настай хүүхдийн сэтгүүн онцлог за нэр яаж өгөх вэ гэж одоо олон зүйл өгдөг юм тийм ээ. Нараа хандыг хүмүүс хараад бол ерөөдөө таньж байгаа. Би ч гэсэн таньжсэн. Жүжигчин билүү юу илээ гэж хүмүүс гайхаж байгаа. Өвөн бүсгүй чи юу илээ харагдахгүйсэн юу гэжсэн бэ ном гаргасан байна. За яагаад ном гаргах болов? Судрыг гаргах болов? 2008 оноос хойш ерөнхийдөө жоохон одоо соёл судалсан гэх юм уу тий. Тэгж явж байгаа л ерөнхийдөө энэ мэдээлэлтэй учирсан. Тэгээ энэ маань болохоор миний одоо өөрийн зүгээр зохиогоод бичсэн зүйл биш. Бидний одоо өвөг дээдсэн хэрэгжилж ирсэн энэ арга ухаануудыг ер нь олж ингэж гаргаж байгаа л гэсэн. Тэгээд Монгол төрийн нууц судар, алтан судар гэдэг тусгай кодоор бичигдсэн судар байдаг. Энийг ингээд бид нар бол тайлаад юм судрууд болгож гаргаж байгаа. Энэ судрын талаар илүү дэлгэрэнгүй өгөх л та. Эхний судар бол 2 дугаар судрын талаар. За ялгаа эхнийх нь ямар учиртай байсан, дараагийнх нь юу болсон. Эхнийх нь бол энэ их үрийн судар гэдэг. За хоёр дахь нь болохоор үрийг хүмүүжүүлэх судар гэдэг юм хоёр судар ном байгаа. Тийм. Яа. Энэ хоёрын талаар. Их үрийн судар болохоор би өөрөө нөгөө жирэмсэн болоод тэгээд ерөнхийдөө их хүнд жирэмсэлтэй талтай хордлогоо аюу хүнд явагддаг байсан. Тэгээд энэ нөгөө уламжлалт анагаах ухааны одоо нөгөө эмчилгээнүүдийг хэрэглээ. Тэгээ ерөөсө 3 хоногийн дотор зүгээр алсан байхгүй. Тэгэл одоо энэ мэдээллүүдийнхаа араас хөөцөлдөж явж байгаа. Тэгээд ганцаараа мэдэж авах бол үнэхээр харамсалтай байсан. Тийм тэгээд их үрийн судар гэдэг нэртэй гаргасан. Тэгээ ер нь монголчууд болохоор хүн болно гэдэг ерөөсөө олдох өдрөөсөө ихтэй гэж үздэг. Тэгээ олсон цагаасаа эхлээд хүүхдийг одоо хэвлээд тээж авах хугацаанд тухайн хүний одоо ирээдүйд тэр эрүүл мэнд, зан төлөвийн байдал те энэ бүх юм ерөөсөө энэ 9 сарын хугацаанд ихэнх хэвлээд тээгдэх хугацаанд л одоо бүрэлддэг гэж үздэг. Тэгээд ээж хүн бол яаж одоо өөрөө зөв тээх үү? Тэгээ яаж зөв төрөх үү? Тэгээд төрснийхаа дараа ер нь хүүхдийг 3 нас хүртэл нь хэрхэн зөв боожуулт юм бэ гэдэг энэ арга ухааныг оруулсан. Тэгээд бид нар ч бас нөгөө ёс заншлихаа юмнаас нэлээд холтсон те хүүхдийн нэр өгөх нь ямар утга учиртай юм, яагаад үнэг үлэгдэг ч гэдэм үү, анхны угаалга ямар учиртай байдаг гэдэг юмнуудыг болохоор сайн мэдтгүү болсон. Тэгээд энэ нөр нь ёс заншлихын юмнуудыг нэлээд бас оруулж өгсөн байна. За 2 дугаар судар. Тийм. За тэгээ ингээд хүүхэд маань төрчлөө. Одоо хүмүүжүүлэх хэрэгтэй боллоо. Тийм. Тэгээ ер нь сууд монгол хүн гэж юу хэнийг хэлээд байдیں۔ Тэрэнд ер нь яаж хүрэгдэв? Ер нь манай Монголын боловсролын түүх нь ер нь ямар байсан юм бэ гэдээ ингээд судалсан. Тэгээ ер нь бол бид нар ингээд гэртэл хүүхдүүдэд хүмүүжүүлдэг ийм соёлтой ард түмэн тий. Тэгээд ер нь бол ээж хүн, эцэг хүн хүүхдтэйгээ хэрхэн харилцах ёстой юм бэ гэдэг талаар бол маш дэлгэрэнгүй энэ судар дээр хийсэн маа. 0-7 наснд бол ерөөсөө хүний суур төлөвшил бүх юм суудаг юм чухал нас учраас эцэг эхчүүд бол хүүхдээ маш сайн анхаарах ёстой байдаг. Тэгээд ер нь сууд монгол хүн бүр шижир алт шиг тийм хүнийг бол бий болох боломжтой. Гэхдээ өөрсдийнхөө одоо оюун бодол одоо би энэ цаг уурын байдал бүх юмдаа тохирсон ийм одоо аргуудыг бол энэ дээр оруулсан байна.
энэ залуучуудын нэвтрүүлэг учраас хоёулаа илүү энгийн, илүү чөлөөтэй ярилцъя. Тэрийг олон залуучууд үзэл сууж байгаа. Өөртөө ч адилхан бас ээж нар бол үзэж байгаа. Залуу ээж нар. Залуу гэр бүлүүд үзэж байгаа. Тэгэл хүүхэд их хүрээ гэж хүүхэд хүмүүжүүлэх ёс гэж хүүхдээ их хүмүүжүүлэх хэрхэн зөв хүмүүжүүлж байгаа үгүй юу эсвэл гэр бүлийн халуун дулаан харилцаа гэдэг хүн болго энийг мэдхийг хүсэж байгаа залуу. Жишээ нь би энтэйгээ яаж харьцах ёстой гэдэг хүмүүс бас байна шүү дээ. Өнөөдөр тэгэл нөгөө нэг сайн нэрс ирдэг, муугарч ирдэг монголчууд, монгол залуучууд аяг салж байна. Иймэрхүү асуудлууд их байдаг. Энэ дээр өөрөө ч бодлыг гэж үзсэн гэж байна. Залуучуудын салт их байл гэдэг. Тэг яг одоо нөгөө ярахад миний амьдралч гэсэн тийм зүйл тохиолдсон. Тэгээд би энэ талаар бас аяг боддог. Тэгээд ойр тойрныхоо найзуудыг харахад ч гэсэн аяг ажил хийдэг. Бараг ингээл салж нийлээгөө гэр бүл амар ховор байдаг шүү дээ. Тэг ялангуяа яг бидний үеийнхэн одоо бас аяг их байгаа байхгүй юу. Тэгээд ер нь гэхдээ яг энэ одоо судруудыг хийж явах явцад ерөөсөө энэ нөгөө нэг жам ёсны харилцаа, жам ёсны гэр бүл гэдэг ерөөсөө багаас нь л одоо зөв хүмүүжлэр л хүнд олох юм билээ. Тийм, суулгах хэрэгтэй. Тэгээ бид нар чинь болохоор нөгөө нэг ийм нийгмийн сонин үед ингээ өсгөөцсөн. Тэгээ ийм алтагдсан үеийн шүү дээ. Тэгээд одоо эсрэг хүүснийхээ хүнтэй одоо жишээлбэл яаж харьцгаа ерөөсөө мэдтгүү. Нэг нэгнийгээ одоо маш өөр гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Тэгэл энээс ч юм болж ингээл харилцааны зөрчил янз бүрийн болно. Тэгээ эмэгтэй хүн өөрийнхөө одоо гэр доторх байр сууриач ер нь сайн мэдтгүү, яг яаж байх ёстойгоо мэдтгүү ч гэх юм уу. Тэгэл ер нь бол асуудал аюул байгаа тий. Гэтэ одоо миний хамгийн хэмзэглэдэг сэдв бол одоо ерөөсөө энэ байгаа. Тэгээд гэтэ ер нь Монгол эмэгтэйчүүд маань бас нэг ингээд мэдэх хэрэгтэй юм мэдээд авчвал аюул амархан өөрчлөгдөх боломжтой юм байна гэж харсан. Тэгээд одоо 3 дахь судар маань болохоор эхнэр хүмүүний хөтөж дэвтэр нэртэйгээр гарчаа. Тэгээ тэн дээр ерөөсөө маш нарийн юмнууд одоо хийж байгаа л та. Сэтгэл зүйн зөвлөгөөч байна. Тэгэл ер нь их олон юм орж байгаа. Тэгээд энэ судрыг хийж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд олон эмэгтэйчүүдэд бас тус олголоо гэж бодоод байгаа шүү дээ. Би энгийн юм асуу. Сайн эмэгтэй, сайн хань, сайн эхнэр гэж юу? Ямар байх хэвтэй вэ? Зүгээр л чиний үзэл бодлыг сонс. Хайр дүүрэн байх хэрэгтэй, инэрэл дүүрэн байх хэрэгтэй гэж боддтой. Тэгээд тэр чинь заавал нэг инх хэстэй, тех хэстэй гэснээсээ биш. Ямарваа нэгэн үйлдэл үг тэр байтугай хоол хүртэл хүний сэтгэлээс л гардаг учраас те. Хүний эхнэр болсон бол одоо өөрийгөө нөхөртөө гоё зориулж, өөр хүүхд төрүүлсэн бол хүүхдүүдийнхаа төлөө ингэж байх сэтгэл жоохон дутуу байгаад идэм үү даа гэсэн бас зүйлүүд харагдаад байна шүү дээ. Тэгэхгүй нэг одоо жишээлбэл хүүхэд гаргачлаа би өстой гэртээ суухгүй гэл ингээд идэг ажилдаа орно гэл те. Гэтэл энэ чинь цаана нөгөө нэг хөөрхөн хүүхдээ ингээ хаягдуулах жишээтэй ч гэдэг юм уу. Тэгээ ер нь нэг өөрөөсөө нэг жоохон гэр бүлтэй зориулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэх юм бол сайн ээж байх. Яа. Араа би санаж жүжигчин кино тоглож байсан шүү дээ. Тий. Хэдэн кино тоглолоо? Би 3 кинонд тоглосон. Туслах юу дандаа гол дүр байсан шүү дээ. Хин рол. Тий, нэг гол дүр лөө тий. 2 туслах. Тий. Би жүжигчин гэж бодчихсон байхгүй юу? Тэгээ кинонд тоглож байсан гэдэг алуулсан. Яагаад энэ жүжигчин гэдэг мэргэжлээ ингээ орчихвоо? Кинонд тоглох байлч юу? Яг миний эзэмшсэн мэргэжил болж жүжигчний мэргэжил биш л дээ. Зүгээр хүүхдийн ордны драмын дуулан төгсгөл тэгэл манай хас чинь нөө төгсөж байгаа хүүхдүүд дандаа сойс руу ордог. Тэгээд би анхны кинонд тоглолцоод тэгээд сойс руу уг нь орох ёстой байсан. 2 дугаар курсээс нь шалгалтгүй орох урилга авч исэн. Тэгэл ер нь яагаад ч юм битггүй тэгэл ороогүй шүү дээ. Коридороор нь алхаж байгаа тэгэл гаравцсан. За болидоо гэж бодсон. Ер нь бол тэгж утсан. Тэгээ тэр тухай чинь жоохон л хөвгтэйс л да 18, 17, 18-тай. Тэгээ яах учраа олохгүй. Гэтэ нэг юм намайг нөгөө амар айлгсан. Тэр үед нөгөө анхны кино тоглосны дараа сониндор нэг амар эвгүй бичгтэй. За. Тэгсэн чинь надад айгүй хүнд туссан. Ахгүй манай гэрийнхэнд ч ихсэн айгүй хүнд тусч. Тэгээд ер нь олны танил байх айгүй хэцүү юм шиг санагдаа. Тэгээд яагаад чи нэг эсвэл хүний хувь тавилан цаанаасаа ч үт юм уу те. Тэгэл коридороор нь алхаж ирсэн надад зөөлөө гэл гараа авчихсан. Олны танил болох зам бол зураж исэн шүү дээ. Миний бодлоо. Бас заргүй өмсөж юу эсвэл
Фото мэдээлж байгаагүй лөө. Яг нэг ганц нэг юм л орж исэн тийм тиймээс завир маань үсэж. Зам зураач авах гээл өөр харчихсан ба шүү дээ. Тэгсэн. Ямар мэргэжилтэй бэ? Би маркетинг мэргэжилтэй. Маркетинг мэргэжилтэй. Тэгээд ном гаргаад л ингээд бас нэг зүйлийг асууя. Хүн ханаа зөв сонгоно, буруу сонгоно гэж ярьдаг л та. Одоо айгүй их тиймэр гарчихна. Сошиал хөгжчихсэн. Тэнгүүд гараг биеинд өөрчлөл ингээд айгүй зөвлөгөө өгвөл тэрийг шеэрлэл янз бүр болол гэдэг. Зөв ирэх хүн, зөв эмхтэй хүн ийм юм байх хэрэгтэй. Ханаа зөв сонгоол гэдэг. Яг үндэ ханаа зөв сонгох хэрэг яг яаж сонгох хэрэгтэй гэдэг зарим мэдэхгүй. Жишээ нь чи юу гэж боддог вэ? Ханаа зөв сонгох. Би одоо жоохон сонир хүн юм ярих л та. Яг одоо өөрийнхөө ойлгож байгаа. Олд нь хэдхэн жилийн өмнө бол өөр л бодолтой байсан. Тэгээ гэр бүл төлөвлөх ёстой ч тийм л одоо бодолтой байсан. Гэтэ одоо ингээд одоо энэ яг нэг байгаа орчин өөрийнхөө харж байгаа одоо ертөнцөөс хэлэх юм бол ерөөсөө багаас нь сүү тавьчихвал хэрэгтэй юм байлээ л гэж боддог. Заавал хүн ингэдэг ш. Хүн алдчихяаж ингээд зүрхэн шахалж те. Хүчнээ юм болж яаж ингээд сийчүүлж дараа нь ойлгодгоо. Заавал тэгс төв үү? Яг тэгэл янз бүр л хаалта. Тэ? Хүмүүс хүмүүсээ л болох. Гэтэ ер нь бол хүн бүх юм ингээл сайхан байна гэж байхгүй шүү дээ. Амьдрал зовлон жаргал бүх юм ээлжлэн. Гэтэ зовлон ингээл үүдчихсэн хүн аюу хатуужтай юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл хүн хайжсэн бол хүнд хаягдаж үзнэ. Тэгэл хаягдаж үзэхээр бас ачим амар мэдрэмж авна. Тийм. Ихтэй үнд голдоо хортол гомдно гэж нэг юм бас байдаг. Энэ юу гэж боддог өөрөө. Ихтэй үнд итгэхээс их өрөндөө итгэ. Ихтэй үнд би гомдож байна. Ихтэй ч үднэрээ бойл таамар гэлтэй. Би тэрийг аюу худлаа үг гэж бодсон. Эсвэл үеийн залуу онцгүй байна. Надаас олон залуу ах үйл зүгээр ч гэдэг юм уу те. Хорон гараагүй гэл амар олон orang хэлсэн шүү дээ манайс чи үү. Тийм зөндөөс ярьдаг тийм. Гэтэ энэ бүх үг худлаа хаа. За. Амьдрал дээр юу ч тааварлаж болшгүй шүү ер нь бол. Тэгэл нөгөө хүссэн юм уу зүгээр татна гэдэг шиг тийм. Тэ хизээд суухгүй гэжсэн хоёр хүн суудсан л явчихдаг гэсэн тий. Тэгээд ихтэй хүнд итгэл алдсан байж болно хүн. Гэтэ дахиад хүмүүс шинээр дурлалдаг л байхгүй. Хүнийг хайрлаад эмхтэй хүний сэтгэл зүйн нэг тийм зөөлөн тийм гэдэг чинь уйрамтгаач гэдэг юм. Эсвэл ингэдэг л дээ. Эмхтэй хүний үзэл бодол гэдэг юм одоо бүх зүйл нь төрүүлж явж байгаа ихтэй хүнээс. Яг тийм гаргалгаа хүмүүс ярьдаг. Тэнгүүд энэ эрэгтэй тэгэхээр арай ах байвал бас ингээд тохирдог гэдэг ч юм уу. Тэгээ үзэл бодол яриа одоо бүх амьдралын одоо юу гэдэг бүх юм хоорондоо тохирд юм аа. Гэсэн тийм зүйлүүд. Тийм. Тэгэхээр юу гэж боддог вэ? Яг яг одоогийн нийгэмд бол тийм гэж магадгүй л юм. Тийм. Ихтэй хүмүүс нь арай нэг насан тогтоод те нэг арай жоохон тайвшраад ч гэдэм үү нэг эмхтэй хүнийг хайрлах одоо ер нь хүнийг ингэж хайрлт юм байна гэдэг юм магадгүй одоо үеийн хүмүүс жоохон хожуу ойлгоод байгаа юм шиг санагддаг. Тэгээ тэрийг нь эмхтэйчүүд нь мэдрээд байгаа болохоор ах хүн зүгээр гэж яриад байгаа хэл та. Тэгэхгүй бол одоо бас яг бидний үеийн залуучууд жоохон хэцүү болчихсон шүү дээ эмхтэйчүүд нь. Тий. Тэгэл нэг тийм үн цэнтэй амьдралч гэдэг юм уу нэг хүнд үнж байна гэдэг нь жоохон худлаа болсон юм. Тий. Ер нь дийлэг гэдэг юм аа. Би ер нь бол тэгж боддог. За сонсож байгаа шүү дээ. Өөрөө өөртөө жоохон үнэнч бас байж тийм үн цэнтэй байдлыг үүсгэж чадахгүй юм шиг санагдав. Залуучууд хоорондоо ингээд болж бүтгэхээ суугаад яг би энэ галзууд болон сууж байгаа юм л. Хардлагт гэдэг зүйлээс агих салж юм гээ. Тэрэн дээр одоо юу нөлөөлж чинь нэг одоо шинэ зунд чинь нөгөө нэг амар том техник төхөөрөмжнөө сошиал нэтворк үүссэн. Эндээс бол бас аягүй их салж байна. Хардлагт гэдэг зүйл их буруу байна гэдэг үсэн. Ахмад хүмүүс хэлж байна. Залуу байхад яг хүн хардгийн, уурдгийн, харамсдгийн гэхдээ одоо ингээд хөшрөө бодохоор яах ч тэгдэггүй гэж боддоо шүү дээ. Зүгээр л амьдарцгааж яахгүй яаваа. Энэ талаар
Гэтэ хүн идэхээр илүү урандаа идэг мэтэг гэж яг тэгдэг байраа гэдэг. Би жоохон хөшин сэтгэлгээтэй. Би бас тэгж бас боддtiin маа. Ер нь би өөрөө ер нь тиймэрхүү харагдтаа. Нэг тэгэл хардаал ингээд нэг л итгэсэн бол яг тэр хүндээ тэгэл итгэсэн чигээрээ чиггүй ингээд хардаал нэг тийм муухай юм бодоол те нэг кино бодоол те. Тэгээд ах чинь өөрийгөө зовоо нэргээд хүнийгч зовоо штэ. Гэтэ яг бас нэг хаяа бас нэг харамлах ч юм уу тэр сэтгэлээ бас илэрхийлэх нь зөв юм шиг санагдсан. Тийм. Итгэхээ бас тэгэл байхаа жоох хэцүү л юм шиг л. Эргээд хоёлаа энэ судар номын ярианд ирээд орё. Энд дээр бас би гарчуудыг харж байхдаа хүүхэд одоо энэ жишээний дээр байна л да. Хүүхэд нэр өгөхдөө яаж авах ёстой вэ гэдэг сонгох гэж олон зүйл байна. Жишээ нь хоёлаа зөвхөн тэр сэдвээр нь яриад л да. Жишээ нь хүүхэд хүмүүст нэр өгөхдөө сонгож өгдөг. Зүг бурууг мэддэггүй зарим хүмүүс бол зүгээр гой сонсгосноор өгчдөг шүү дээ. Тэр гой нэрээ би хүүдээ тийм ч нэр ингээ өгчдөг. Яг үүндээ тэр зөв үү буруу юу эсвэл ямар үр дагавартай гэдэг чинь мэддэг. Энэ талаар. Тэгэхээр нэг ерөөсөө монголчуудын энэ хүнээр хүн хийх гэдэг суур ойлголт нь бас нэг юм байна л да. Бас уламжлалт анагаах ухааны суурьтайгаа заавал хамт явж идэг ерөөсөө хүнийг бий болгоно гэдэг бол. Тэгэхээр нэг одоо шинжлэх ухаан бол батлагдаж нотлогдсон зүйлийг бол шинжлэх ухаан гэдэг тий. Гэтэл одоо жишээлбэл за миний зүрх өвдлөө гэж бодоход би зүрхний юм уухад эргээд тэр нь хотоодыг ингээд өвтгöd идэх ч юм уу. Уламжлалт анагаах ухааны одоо өөр тал нь шинжлэх ухаанаас давсан зүйл нь юу байдаг вэ гэхээр ерөөсө хүн ганцхан биетэй биш ээ. Хүн сэтгэл бие, уурагт бие, сүнсэн бие гэдэг энэ гурван бие давхар оршиж идэм а. Энийг давхар одоо авч явж хүн эрүүл сарвал тий одоо зөв сайхан энэ хүн болтгоо гэж үздэг. Ерөөсө суурь нь бол энэ гэдэг. Тэгээд энэ нөгөө хүүхдэд нэр өгнө гэдэг чинь ерөөсөө л тэр сүнсэн биенийх нь одоо тэр мэдээллийн дагуу тэрийг нь шинжиж тухайн хүний хувь заяа тэр төөрөгт нь тохирсон хамгийн сайхан нэрийг л эцэг их нь бол онож өгдөг байсан юм байлаа. Тэгээ энийг нэр өгтөө зүгээр нэг одоо бид нар бол нэг будаан дотор ингээд шигшиж мэгшээд байгаа шүү дээ. Энийг бол маш бүдүүлэх хэрэг гэж үздэг. Тэгэхээр дөнгөж заншилжийг хагас гарсан юм уу? Монголчуудын ер нь эртний заншил тийм. Тэгтээ будаан гэдэг бол нөгөө нэг сүүлийн үеих. Гэхдээ сүүлийн үеих гэдэг нь 300-400 жилийн өмнөөс л одоо орж ирсэн юм л зүйл юм л тэ. Хүүхдийн гарын алгыг нь шинжиж аваад төрсөн хүүхдийг 3 хоногтад нь одоо амьсгал нь бүтэн боллоо. Одоо нэр өгж болно гэсэн үед аав нь бол зүүн гарыг нь шинжээд тэгээд тэр шинжээнийхаа дагуу нэрийг нь өгдөг байсан. Тэгээд ер нь бол одоо жишээлбэл нэр өгөх яс жаяг гэж зөндөөл юмнууд байгаа л да. Тэгэл одоо хүн болгонд Тэмүүжин ч юм уу Чингис гээд нэрийг өгөх юм бол бас нэг дургмөр юм. Одоо айгүй итгэж шүү. Тийм нэр хүндэтнэ гэж нөө ярьдаг штеп. Тэгээ өөрийнх нь удам ухсааных одоо жишээлбэл би Чанс Сатгих биш болвол надад Чингис нэр одоо тохирохгүй хүндэтнэ гэж үздэг. Хардаг тэнгэр нь ондоо гэж үздэг юм л тэ. Одоо би Чансих бол Тэмүүжин гэж болно тэ. Тэгээд хүүхдийн өхөөртөл нэр гэж байна штеп. Одоо бүдүүнээ энтер гэж дуудаад байдаг. Тэрийг бол бас тухайн хүүхдийг доромжилж байгаа хэрэг л гэж юм үздэг. Тийм. Тэгэхээр хувь хүн одоо тэр одоо ямар нэгэн үүрэг даалгавартай тэр ирсэн хүнийг маш дээд зэрэгээр одоо хүндэлж өөрийнх нь тэр сүнсийг нь хүртэл шинжижээд яаж хүмүүжүүлэх вэ, ямар мэрэгчлэлтэй болох вэ гэдгийг нь хүртэл 7 насны дотор нь шууд шийдээд 7 наснаас нь одоо мэрэгшүүлж эхэлдэг гэсэн байхгүй. Одоо л бид нар юугаач мэдгүй явж байгаа 18 настай за ямар мэрэгчлэлтэй болох вэ гэдэг шүү дээ. Тэгээ тийм биш маш нарийн аргаар ерөөсөө хүүхдийг хүмүүжүүлдэг. Сүүлийн үед ч бас залуучууд их хүүхдээ гадаад нэр өгдөг болсон шүү дээ. Тийм. Гадны баг киноны нэр харж байгаа гэсэн. Энэ бас зөв ч юм уу буруу ч юм уу гэдэг бол бас харах хэрэгтэй байна. Жишээ нь энэ номыг авснаар бол бас мэдэж болох юм шүү дээ. Тийм. Маш дэлгэрэнгүй байгаа. Маш дэлгэрэнгүй байгаа. Тэг хүмүүс энэ номнуудыг бас хаанаас авах вэ гэдэг битээ ярих сонсож бас бодож байгаа. Хаагуур борлуулж байгаа. Хаанаас үзэхэлж авах уу, хаана уулзж авах уу? Энэ номны мэдээлэл сахин үйлчилж байгаа юу? Тийм, Та Монгол ээж гэдэг Facebook пэйж байдаг би хөтэлдэг. Тэгээд пэйж дээр ерөнхийдөө бол мэдээлэл тавигдсан байдаг. Улаанбаатар хотын ер нь бүх том дэлгүүрүүд байгаа. Тэгээ би бас энэ судрынхаа дагуу нэг 2 төрлийн сургалт явуулдаг.
Тэгээ завтаа үедээ пэйжээрээ зарлал жирэмсэн ээжүүдэд болон нөгөө хүүхд хүмүүжүүлэх Монгол ухаан нэртэй 2 сургалтыг хаяад ал хийгээд байгаа. Тэгээ удахгүй видео хичээл болгоно. Сургалт хаана явд юм бэ? Манай галерей дээр болтой. Галерей. За галерейгээ түрүү ярьжсэн бас уран зураг гэж ярьжсэн. Тэр талаараа нэр хойлоо ярилцсан. Монгол өв реалист уран бүтээлчтэй холбоо гэдэг байгаа. Манай одоо реалист мундаг зураачд ингээд нийтээд бид нар юм холбоо байгуулсан. Би гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Тэгээд саяхан бид нар бас Оросын албаны улсаар зураачтайгаа хамт аялаад том одоо музей, театр эдгээр явж аваад ирсэн. Тэгээд бидний зорилго болохоор ер нь монголчууд нэг юм түүхээ зорж үлдээгээгүй. Тэгээд том хэмжээний одоо тийм төсөл хэрэгжүүлээ. Түүхээ зураад улстай хадгалаад тэрийг нь бас хүүхд багчууд маань үзээд ингээд явдаг ийм гоё том зүйл хийгээд одоо ажиллаж байгаа. 9-10 сараас бидний үзэсгэлэн гарах юм. Тийм. Тэгээд King Tower-т манай Монгол өв арт галерей нэгдээд бас удааг байгаа. Тэгээ тэнцэнэ би бас сургалтаа айгүй гоё тийм зурагтай гоё орчинд ээжүүдийг авчираад жирэмсний сургалт дээр бол хийгээл явж байгаа. King Tower галерей байна. Галерей дээр одоо орчуул яг юу байгаа? Одоо манай мундаг яг реалист чиглэлээр зурдаг зураачтай маань бүтээлүүд тавигдсан байгаа. Гэхдээ хагасаа бүтсэн өдөр өөртөө шууд тэнцэнэ натур тавьж зураг зураад нэг нэгэндээ одоо нөгөө нэг одоо чадахгүй мэдгүй юмнуудын зааж өгч юм уу. Тиймэрхүү маягаар хөгжүүлэл явж байгаа л та. Гоё юм байна. Одоо удахгүй урд судар гарна гэж байна. Урд судрын талаар. Эхнэр хүмүүний хөтөж дэвтэр нэртэй гарч байгаа. Тэмчээ нөгөө нэг одоо өөрөө бүр шууд дээр нь ингээ хөтлөөд явчих болдог. Ерөөсөө эмэгтэй хүнд л зориулсан судар байгаа. Хэрвээ хүний эхнэр болох гэж байгаа бол тэр судрыг заавал уншаарай л гэж хэлмээр байна. Хүний эхнэр болцсон. Тэгээд ямар нэгэн асуудал бас гараад идэг бол тэр судар дээр одоо бид нар бол аль болох одоо тулгардаг тэр бэрхшээлүүдийг бүгдийг нь л оруулахыг хичээж байгаа. Яа, хүний эхнэр болноо. Хүний нөхөр болноо. За, хариуцлага гэж хүүхэд гаргачихлаа. Хүүхэд нөгөө ингээл ямар нэг байдлаар би энэ таалагдах байлаа ч юм уу те. Шинживтэй байлаа гэхэд би чамд одоо таалагдах байлаа ч юм. Ингээл ирэнгүүт хариуцлагатай бай. Та хоёр би энэ таалагдахгүй эсвэл юм болтой яах вэ? Болоос ч хүүхэд гарчлаа. Амьдрах хэвээр гэдэг. Нөгөө дотроо нөгөө хүн ч бодоод би хүн болж төрчөөд ингэж байх хэвээр юу гэдэг ч. Ийм бодлоо хүүхэд төрсэн байдаг. Салуу салчмаар байдаг. Эсвэл тэр хүнд хайргүй юм шиг санагдаад байдаг. Ийм асуудлууд зөндөө байдаг байх. Залуучуудад. Зөндөө л байдаг. Чиний бодлоор хэрвээ тийм бол салаа явах хэрэгтэй гэдэг юм болов уу? Эсвэл чиний үзэл бодлыг би сонсох гэдэг юм байна. Эсвэл тисэд үлдэх хэрэгтэй гэдэг юм. Тисэд үлдэх хэрэгтэй шүү дээ. Дахиад хичээх хэрэгтэй. Ер нь хүн гэдэг чинь тэгэл бүхэл бүтэн том ертөнц тэнцээ миний олж хараагүй эсвэл тэр хүнд үзүүлж амжаагүй зөндөө гоё сайхан чанар байх ш. Тэрийг өөртөө одоо өртгөл хэрэгтэй. Гэхдээ бас одоо эхнэр нөхөр боллоо гэд манайхаа одоо бүх юм ингээл ил задгаа байх хэрэгтэй юм шиг сандаг. Гэтэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо ерөөсө 6-ын нөхцөлөөр харилцдаг юм билээ. Тэгэл энэ 6 дээрээ айгуу гоё тэр одоо нөгөө нэг ойлголцлоо бий болгочих хэрэгтэй юм а ирэмплээтэй. Тэрнээс чиний мөрөөдөл, миний мөрөөдөл, хүсэл зорилго бас ондоо юмнууд байгаа штэ. Тэрийг хийгээд гэр бүлээ бол гоё авч явах хэрэгтэй л гэж бодлоо. Талаас ус хүмүүжил хэлж байгаа загч байгаа зүйлүүд бас бодож байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө жишээ нөгөө киборд нөгөө тархинд юм суулгаж байгаа юм шиг бодцсон байдаг байхгүй тийм. Эмэгтэй хүн орж ирэнгүүт шал угааж явах хэрэгтэй. Хайр тав угаагаад яг гэртээ ингээд байж явах хэрэгтэй гэдэг баг аав чинь толгойд суулгах ихнэр чи юм байх хэрэгтэй шүү. Нөгөө яг тэр үсэл бодлоороос хоорондоо зөрчилдөд байдаг юм. Манай залуучуудад бол бас байгаад байдаг юм шиг байна тийм. Чи яг юм байх хэрэгтэй. Тэрээс ээж аав бас хүүхдээ өгж байгаа зөвлөмж бас бодвол таах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол бидний ээж аавд бидний уг нь амьдралд оролцох хэрэгтэй байхгүй. Анхнаас нь бүр. Гэхдээ яаж? За одоо миний хүү одоо чи
Одоо бид нар бол энэ нутаг басны хүн эхнэрээ авал тэнцэнээс авал зөв. Энд чинь удамшлын маш том юм одоо бидний өвөг дээдсүүд авч явж исэн. Гэтэл энэ маань одоо алдагдсан. Одоо буцаад эцэг эхнэр маань энд хүртэл санаа тавьж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо цусаарталт бол маш их болж байна гэж шүү дээ. Одоо цус холдолт гэж бас байна. Гадаад хүнтэй ингээд суун тий. Энд чинь бас цус холдолт гэдэг бас аимшигтай юмнууд зөндөө өвчлүүд байгаа. Энэ нийт юмнуудад эцэг эхнэр маань одоо өөрсдөө санаа тавиад хүүхдүүдийнхээ амьдралд бас оролцох хэрэгтэй гэж боддог. Цус холдолт тэгэл гадаад хүнтэй хань бол суух гэдэг. Энэ нэг зөв буруу гэж олон талаар ярьдаг л та. Зарим буруу гэж бүр ирс эсвүүцдэг. Зарим энэ буруу юм биш, хүмүүс хоорондоо болж байгаа гадны хүнтэй суух нь буруу зүйл огт биш гэж ярьдаг. Түрүүн өөрөө ярьжтэй цус холдолт гэдэг энэ дээр тайлбар. Одоо ерөөсөө энэ цусны бодлого гэдэг бол Монгол улсын бүр 5 тусгаар тогтнолын нэг нь шүү дээ. Тэгээ энэ дээр бол маш их том ач холбогдол ингээд өгчээсэн. Тэгээд одоо 9 үе гэдэг чинь өөрөө нэг бүл болоод тэгээ эн чинь бүр баяр наадамдаа хүртэл оролцоо. Одоо бүхий 9 даваа 512 бүх гэдэг чинь одоо бүлийн ясныг одоо жаягалж үлдээсэн том наадам юм бэлээ л дээ. Тэгээд бүл дотроо энэ харилцаа, энэ цусны бодлогыг авч авна гэдэг чинь айгүй нарийн юм байдаг. За тэгээд одоо жишээлбэл за би гадаад хүнтэй гэрэлчлээ гэж бодоход нөгөө олон 9 үе авч ирсэн нөгөө одоо цуснд явж байгаа тэр дархлаа маань өөрөө эвдэрчдэг. Тэгэхээр хэрвээ одоо би гадаад хүнтэй суудсан бол хүүхдээ би энэ нутагт 9 үеэр нь амьдруулж ээж тэр цусыг нь дахиж одоо сайн чанартай болгож авдаг. Эсвэл би өөрөө хүүхдтэйгээ одоо харь оронд очиж амьдарч ээж тэр одоо цусны бүтцээ одоо буцааж сайжруулна гэсэн үг. Тэгэхээр эн чинь айгүй тийм хариуцлагатай үйлдэл байгаа ч тийм. Тэрнээс ш хүнийг одоо гадаад хүнтэй суух нь буруу гэж үнсэрхэг нэг тийм бүдүүлэг юмар бол энийг яриад байгаа юм биш. Зүгээр эн чинь ингээд зөвхөн би гэдэг чинь ингээ 9 үеийн дээдлийн одоо өвөг эцгийн маань цус ясны юм надад мэдээлэл явж штэ. Энийгээ л ерөөсөө ингээд хадгалж хамгаалах улам илүү одоо нөгөө шижир алчиг хүмүүсийг болгох гэдэг л бодлого байхгүй юу? Тийм. Ийм ер нь бол их нарийн зүйлүүд байдаг. Тийм бай. Энэ талаарх мэдээллүүдээс бас энэ номнуудаас авах боломжтой юу? Тийм одоо эхнэр хүмүүний хөтөж твит дээр бол энэ нөгөө нэг ургийн бичигний талаар бас оруулж байгаа. Цусны бодлого. Одоо өөртөө чи Facebook-оор найзуудтай холбогдуулсан талаар мэдээлэлүүд өгөх авч. Тий болно. За маань нэвтрүүлэг маань ер нь ихэд ингээд өндөрлөж байна. Тэгээд бүх зүйлээ тодорхой ярьж чадсан уу? Би асууж чадсан уу? Ер нь бол гайгүй ярьлаа шүү. За нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн дахин хэлэхэд их үрийн судар, үрийг хүмүүжүүлэх судар гэдэг энэ хүн номуудыг бас авахыг хүсвэл энэ талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол бас Facebook-ээр гэвэл пэйж нь юу вэ? Та Монгол гэж гэдэг. Та Монгол гэдэг пэйж дээр ороход бол дэлгэрэнгүй бүх мэдээлэл байгаа. Танаас авч болох уу, яаж олж болох вэ? Бүх мэдээллийг та авах боломжтой. Тэгээд нэвтрүүлгийн минь урилгыг хүлээн авсан өөрт чинь маш их баярлалаа. Цаашдаа ажил хийх чи өндрөөс өндөр амжилтыг хүсье өөрөө гэгээлэг сайхан бодолтой гэгээлэг зүйл хийж байгаа юм бүсгүй байна. Маш их баярлалаа гэж үзэгч олонныхоо өмнөөс бас хэлье. За чамд ч гэсэн баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлгийн миний түрээд өндөрлөж та бүхэн сонирхож байгаа зочин за сэдвийн талаар бас мэдээлэл авах гэсэн бол доор коммент бичвэл би бас тэр талаар мэдээлэл өгөх болохыг хичээх болно. Баярлалаа үзэгчтэй.